Өнөөдөр K-pop дэлхийг эзэгнэж байна. BTS, Blackpink, NewJeans гээд Солонгос уран бүтээлчид Америкийн Billboard-ыг тэргүүлж дэлхийн хамгийн том хөгжмийн наадмуудыг хааж байна. Өнөөгийн үзэгчдэд K-pop одод өөрсдөө дуугаа бичих этгээд завхартай байх, тайзан дээр чөлөөтэй дуулах нь энгийн үзэгдэл мэт санагдаж болох юм. Гэхдээ энэ бүх нүсрэн амжилт өнөөдрийн бидний мэддэг K-pop-ын чөлөө сэтгэлээ хаанаас ихтэйвэ? K-pop гэдэг ойлголтыг зүгээр нэг хөрхэн хүүхдүүдийн бүжиг хөнгөн pop дуу гэдэг хайрцагнаас гаргаж жинхэнэ урлаг тэр дундаа соёлын том феномен болгосон ганцхан хамтлаг бий. Тэд бол YG Entertainment-ийн сор Big Bang. Тэдний түүх бол зүгээр нэг од болсон хүүхдүүдийн тухай биш. Харин бүхэл бүтэн индастрийн дүрмийг шинээр бичиж K-pop-ын түүхийг өөрөөсөө өмнөх ба дараах гэж хоёр хуваасан их тесрэлт байсан юм. Өнөөдөр бид тэдний анхны шал угааж байсан үеэс эхлээд дэлхийн оргилд хүрсэн түүх, тэднийг тойрсон харахуй шуурга, уналт ба эргэн ирэлтийн түүхийг сөхөх болно. Энэхүү түүх тэртээ 2000 онд ердөө 11 настай хоёр хүү YG Entertainment хэмээх тухайн үедээ маш жижигхэн санхүүгийн боломж муутай футболын агентлагт бэлтгэгдэгчээр орсноор эхэлдэг. Тэд бол G-Dragon болон T-Yan нар байв. G-Dragon аль хэдийн 6 настайгаасаа хамтлагт дуулж хүүхдийн нэвтрүүлэгт ордог байсан урлагийн сонирхолтой хүү байсан бол T-Yan хамтлагийн клипэнд тоглоод хипхоп дурласан хүү байлаа. Тэд анх GDYB нэртэй хипхоп дуэт болохоор бэлтгэгдэж байлаа. Тэдний урлагийн амьдрал эхэндээ үнэхээр хэцүүхэн байв. Компанийн ах нарын тоглолтын дараа тайз зэвэрлэж бэлтгэлийн өрөөний шалыг угааж өдрийн ердөө $5 хоолны мөнгөөр хоол аваад хувааж идэн өглөө нь халаалтгүй өрөөнд хонож өссөн байдаг. Тэд 6 жилийн турш хизээ дебют хийх мэдэгдэхгүй хүлээсэн юм. Гэвч YG-гийн захирал Yang Hee-seok K-pop зах зээлийн чиг хандлагыг харж төлөвлөгөөгөө өөрчлөв. Тэрээр зөвхөн хипхоп дуэт биш, Солонгосыг шуугиулах шинэ хүүгүүдийн хамтлаг байгуулахаар шийджээ. Ингээд тэдэн дээр дараах гишүүд нэмэгдсэн юм. Underground Rap ертөнцид Tempo нэрээрээ танигдаад байсан өвөрмөц гүн бас хоолойтой топ сонирхолтой нь анх Yang Hee-seok түүнийг айдол болоход хэтэрхий тарган хөдөлгөөн удаан байна гэж хассан. Гэвч тэрээр ердөө 40 хоногийн дотор 20 гаруй килограмм хасаж өөрийн тууштай байдлаа батлан эргэж ирээд хамтлагт орсон түүхтэй. За дараагийнх нь сүмд дуулдаг байсан үргэлж инээмсэглэл тодруулж хүчрхэг вокалаараа олныг татсан Daesung. Түүний аав хүүгээ дуучин болохыг маш их эсэргүүцэж байсан ч Daesung өөрийн хүсэл мөрөөдлөө дагсан юм. Хамтлагийн хамгийн залуу бүжиг болон тайзны соёлоороо гаргууд Гуанчжоу хотын бүжгийн дугуйлангаас шалгарч ирсэн Cindy нар юм. 2006 онд тэднийг хэрхэн сонгон шалгаруулж хамтлаг бүрдэж байгааг харуулсан K-pop түүхэн дэх анхны айдол шалгаруулалтын реалити шоу цацагдсан юм. Энэ нь өнөөдрийн Produce 101 зэрэг шоунуудын эхлэл байв. Тухайн үед 6 гишүүнтэй хамтлаг байсан бөгөөд төгсгөлийн шатанд өнөөдрийн Beast хамтлагийн гишүүн Jang Hee-sung хасагдаж эцэст нь 5 гишүүнтэй Big Bang аль биесээр бүртгэгдсэн юм. 2006 оны 8 сарын 19-нд Big Bang Сөүлийн Олимпийн паркт болсон YG Family-гийн 10 жилийн он тоглолтын дээр анхны тайзан дээрээ гарлаа. Гэвч тэдний хүмүүс шууд алга тушин хүлээж авсангүй. Тухайн үеийн K-pop ертөнцид TVXQ, Super Junior зэрэг төгс царайлаг ханхуу шиг зүрхтэй классик костюмтай хамтлагууд ноёрхож октыг угуулга алдуулж байв. Гэтэл шуудан шиг том хувцастай, сонин алчуур толгойтой боосон, гудамжны хипхоп стилтэй хүүхдүүд гарч ирснээр олон нийтэд таалагдсангүй. Үзэгчид болон антифан нар тэднийг хэтэрхий царай муутай, үс хувцаслалт нь айдол хүнд баймгүй сонин хэмээн хатуухнаар шүүмжилж интернетээр доромжилж байлаа. Тэдний анхны синглүүд болох We Belong Together, La 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 дуунууд нь хөгжмийн хорхойтнуудын анхаарлыг татсан ч масс зах зээлд хит болж чадсангүй. Борлуулалт муу байснаас үүдэн YG Entertainment санхүүгийн маш хүнд байдалд орж хэрэв дараагийн цомог амжилт олохгүй бол хамтлаг тархаас өөр аргагүйд хүрээд байв. Гишүүд ч сэтгэл зүйн хувьд асар их дарамтанд өртөж шүнжин бэлтгэл хийдэг байлаа. Ингээд 2007 оны 8 дугаар сар хамтлагийн ахлагч дөнгөж 19 настай G-Dragon өөрийнхөө жижигхэн өрөөнд нэгэн дууг зохиож дуусгав. Тэр уг нь энэ дуугаа өөрийн соло уран бүтээл болохоор төлөвлөж байсан бөгөөд дууны хэмнэл нь тухайн үеийн солонгос pop хөгжмөөс тис өөр Европын house electronic стилийг шингээсэн байв. Гэвч Yang Hee-seok дууны демог сонсоод үгүй энэ бол соло дуу биш, энийг Big Bang дуулах ёстой гэж зүтгэжээ. Энэ дуу бол K-pop-ын түүхийг тэр чигт нь эргүүлсэн Lies байлаа. Lies цацагдсан даруйдаа солонгосын хөгжмийн чартуудыг бүхэлдэн дэлбэлсэн. 7 хоногийн турш Music Bank болон бусад нэвтрүүлгүүдийн чартыг тасралтгүй тэргүүлж оны шилдэг дуу болов. Хүмүүс дууны эхэнд гардаг байна уу гэх утасны дууг дуурайж хаасайгүй дуулж байлаа. Түүний араас гарсан Last Farewell, Haru Haru дуунууд нь тэднийг зүгээр нэг трендд дагдаг хамтлаг биш.
харин трендийг түрүүлдэг хамтлаг гэдгийг баталсан юм. Харуу дууны клипэнд G-Dragon топ нарын жүжиглэлд дууны гунигтай хэмнэл нь Аз даяар хийд болж одоо ч K-pop-ын алтан үеийн бэлэгдэл гэгддэг билээ. Энэ л K-pop-ын хамгийн том хувьсгал гарсан юм. Үүнээс өмнө айдолууд бол зүгээр л агентлагийн өгсөн дууг дуулж зааж өгсөн бүжгийг нь бүжгэлдэг хүүхэлдэй шиг байсан бол Big Bang-ийн гишүүд ялангуяа G-Dragon өөрсдөө дуугаа уг аятай бичиж продюсинг хийгээд жинхэнэ уран бүтээлчид гэдгийг харуулсан юм. Компаниуд айдолуудад дуу бичих боломж олгож эхэлсэн нь яг энэ үеэс ихтэй бөгөөд Big Bang K-pop-д Idol Producer гэсэн огт өмнө нь байгаагүй шинэ стандартыг тогтоож өгсөн юм. Big Bang зөвхөн багаараа хүчтэй байсангүй. K-pop-ын түүхэнд бүх гишүүд нь соло уран бүтээлчээр бэлтгэгдэж, тус бүрдээ хийд дуу гаргаж цэнгэлдэх хүрээлэнд дүүргэж чадсан анхны хамтлаг бол тэд байв. Diany Look at Only Me, Wedding Dress дуунууд нь түүнийг K-pop-ын R&B хаан болгож, түүний бүжгийн хөдөлгөөн хоолойг Michael Jackson-тэй зүйрлэх хүмүүс ч байлаа. Түүний Wedding Dress дууны бүжиг YouTube дээр олон улсын хэмжээнд алдартай болж байв. G-Dragon 2009 онд Heartbreaker соло цомгоороо Солонгосын хөгжмийн салбарыг дахин нэг цочроод худалдаанд гарсан даруйда 300,000 гаруй хувь борлогдож, түүнийг загварын чиг хандлагыг тодорхойлогч гэдгийг нь батлав. Түүний өмссөн хувцас зүүсэн шил болгон зах зээл дээр хоромхон зуур дуустдаг байлаа. Chanel хамтлагийн захирал Карл Лагерфельд түүнийг өөрийн биеэр загварын шоунд урьж байсан нь Аз айдолуудын хувьд анхных байв. Top Iris 71 Into the Fire зэрэг кинонуудад тоглож, Baeksan урлагийн наадмаас шилдэг залуу жүжигчний шагналыг түүж, Daesun, Cindy нар ч ТV шоу нэвтрүүлэг мюзиклийн ертөнцийг эзэмнэж байв. Тэд 2008 онд Японы зах зээлд аль биес орхиул тавьж, K-pop хамтлагуудаас хамгийн анх удаа Японы хамгийн том нэр хүндтэй цэнгэлдэх хүрээлэнгүүдийг дүүргэдэг цорын ганц солонгос хамтлаг боллоо. Токио Домыг дүүргэнэ гэдэг нь тухайн үедээ дэлхийн хэмжээний од болсныг баталгаа байв. Үгээр ч зогсохгүй. 2011 онд тэд K-pop хамтлагуудаас анх удаа Европын нөлөө бүхий хөгжмийн наадам болох MTV Europe Music Awards-аас Worldwide Act шагналыг хүртэж, Britney Spears зэрэг дэлхийн том оддыг ардаа орхин K-pop-ыг барууны ертөнцөд таниулах анхны том гүүр болсон юм. Тэднийг Бельги, Англи зэрэг орнуудад очиход мянган фанууд нь угтан авч байлаа. 2012 он бол K-pop сонирхчдын хизээж мартагдахааргүй жил. Big Bang 5 жилийн дараа Alive хэмээх мини цомгоороо эргэн ирэлт хийсэн юм. Цомгийн гол дуу болох Fantastic Baby бол зүгээр нэг дуу биш. K-pop-ын сүлд дуу болсон юм. Wow, Fantastic Baby гэх ганцхан өгүүлбэр гишүүдийн итгээд сонин үс засалт, ялангуяа GD-гийн урт хажуутай шунтсан үс, топын тод цэнхэр үс, ирээдүйн мэт хувцаслалт нь дэлхийн нийтийг байлдан дагууллаа. Энэ дуу нь YouTube хуудсан дээр 100 сая үзэлт авсан анхны K-pop хүүгүүдийн хамтлагийн дуу болж түүхэнд үлдсэн төдийгүй Америкийн алдартай цуврал болон алдартай шоунууд дээр хэвшиглэж байв. Энэ цомгоороо тэд K-pop-ын түүхэнд анх удаа Америкийн Billboard 200 чартад багтаж, дэлхийн 13 орны 24 хотыг хамарсан анхны нүсэр Alive Galaxy Tour дэлхийн аялан тоглолтоо хийв. Энэхүү тоглолтын тайз гэрэл засалтанд алдартай Lady Gaga-гийн тоглолтыг найруулдаг Lorian Gibson ажилласан бөгөөд дэлхийд даяар 800,000 гаруй хүн үзэж сонирхсон байна. Тэд Лос Анжелес, Нью-Йоркийн цэнгэлдэгүүдийг сурталчилгаагүйгээр дүүргэж байлаа. Тэд аль хэдийн Азийн хэмжээнээс сальж дэлхийн хэмжээний супер оддыг нэн шилжсэн байсан юм. Гэвч тэдний жинхэнэ оргил үе хараахан ирээгүй байжээ. 3 жилийн урт завсарлагааны дараа 2015 онд Big Bang хөгжмийн салбарт урьд хожид үзэгдээгүй нэгэн тактик хэрэглэсэн нь Made төсөл байв. Тэд 5 сараас 8 сар хүртэл сар бүрийн нэгний өдөр MADE гэсэн нэртэй 2 дуутай сингл цомгуудыг цувралаар гаргасан юм. Тэд өөрсдийнхөө эсрэг өрсөлдөж байлаа. Үр дүн нь юу байсан бэ? Сар бүр гаргасан дуу болгоно нь чартуудыг тэргүүлж, Солонгосын хөгжмийн чартуудыг бүхэлд нь эзэгнэж байлаа. 5 дугаар сард Loser болон Baby гарч ирэн хүн бүрийн дотоод сэтгэлийг хөндөв. Loser дуу нь орчин үеийн залуусын ганцаардлыг харуулсан бол Baby-ийн урлагийн өндөр мэдрэмжтэй клипээрээ ялгарсан юм. 6 дугаар сард K-pop-ын түүхэнд хамгийн хүчирхэг бүжиг хэмнэлтэй Bang 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 болон We Like to Party клубүүдийг дэлбэллээ. Bang 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 нь өнөөдөр ч K-pop-ын хамгийн их танигдсан дуу хэвээр байна. 7 дугаар сард ямар ч бөмбөрийн хэмнэлгүй цэвэр вокал дээр суурилсан If You болон эрч хүчтэй Sober. 8 дугаар сард Let's Not Fall in Love болон GD Top-ийн Zooter дуунууд хүн бүрийн зүрхэнд хүрсэн юм. Тэд Made World Tour-ороо дэлхийд даяар 1.5 сая фэнийг цуглуулж, K-pop түүхэнд хамгийн том аялан тоглолтыг хийсэн хамтлаг боллоо. Хятадын 13 хотоор аялахад цэнгэлдэх бүр нь үзэгдэхгээр хальж байсан юм.
Тэд энэ төслөөрөө Солонгосын хөгжмийн гол шагналууд болох Mama Melon Music Awards-аас оны шилдэг уран бүтээлч зэрэг гол шагналуудыг бүгдийг нь хамсан юм. Энэ үед Big Bang-ийг үүсгэх тэдэнтэй өрсөлдөх хэн ч байсангүй. Тэд үнэхээр K-pop-ийн хаад байлаа. Өндөрт нисэх тусам уналт нь илүү өвдөлттэй байдаг гэдэг. Big Bang хамтлагийн гишүүд 2017 оноос эхлэн ээлж дараалан Солонгосын заавал биелүүлэх цэргийн албанд татагдаж эхэлснээр хамтлагийн идэвхтэй үе түр зогсов. Гэвч цэргийн албанаас илүү том шуурга тэднийг хүлээж байлаа. 2017 онд топ цэрэгт байх хугацаанд 20-та мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгт холбогдож олон нийтэд маш том шүүмжлэлт өртөв. Солонгосын нийгэм мансууруулах бодисыг хэрэгт асар хатуу ханддаг тул түүнийг зурагт радиогоор гаргахыг хориглож эхлэв. Тэрээр үүнээс болж сэтгэл зүйн гүн хямралд орж, ийм тариаг хэвтрүүлэн хэрэглэж эмнэлгийн эрчим дэмжлэгийн тасаг тухайнгүй хүргэгдэн амь насаа хорлохыг завдсан харамсалтай үйл явдалч болсон юм. Джейсон өөрийн эзэмшлийн байшин түрээслэгсэн хууль бус үйл ажиллагаа явуулсан гэх хэрэг цэжиглэгдсэн ч дараа нь цагаатсан. G-Dragon цэрэгт байхдаа шагаагаа бэртээж, эмнэлэгт тусгай эрх эзэлсэн гэх мэтээр шар хэвлэлүүд тэднийг амрах зайгүй бөмбөгдөж байлаа. Гэвч үүнээс том хамтлагийг үнцээр нь ганхуулсан цохилт 2019 онд тохиов. Хамтлагийн залуу гишүүн Cindy-гийн холбогдсон Burning Sun Club-ын хэрэг манлаа. Энэ хэрэг нь зөвхөн K-pop төдийгүй Солонгосын нийгэм улс төрийг бүхэлдэн хөдөлгсөн санхүүгийн лувир бэлгийн дарамт авилга татвараас зайлсхийсэн маш том шүлжээ байв. Үүний улмаас Cindy 2019 оны 3 дугаар сард урлагийн карьераа бүрэн дуусгаж хамтлагаас албан ёсоор гарч дараа нь шүүхээс шоронд хоригдох ял сонссон юм. Энэ үйл явдал Big Bang-ийн олон жил цусаараа нулимсаараа босгосон нэр хүндэд хасар том хар тал бүлдээж хүмүүс Big Bang одоо бүрэн дууссан. Гэмт хэрэгтнүүдийн хамтлаг гэж нэрлэн тэдний дуунуудыг бойкотлж тэднийг дахин хизээж тайзан дээр гарахгүй гэж ярьж байлаа. YG Entertainment-ийн хувь зайч түүхэндээ хамгийн доод зэгтээ хүртэл унав. Гэхдээ хаад тийм ч амархан бууж өгсөнгүй. 2022 оны 4-р сар 4 жилийн урт харанхуй нам гүн байдлын дараа Big Bang 4 гишүүнтэйгээр буюу G-Dragon, Taeyeon, Top, Daesung-аар Still Life хэмээх ганцхан сингл дугаар иргэн ирэв. Тэдэнд ямар ч телевизэн шоуны сурталчилгаа, ямар ч тайзны үзүүлбэр байсангүй. Зүгээр л дууны клипээ татсан. Гэвч дуу цацагдсан даруйдаа Солонгосын бүх хөгжмийн чартыг тэргүүлж, дэлхийн олон орны чартад тэргүүллээ. Клипэн дээр 4 гишүүн нэг ч удаа цугтаа нэг кадрт гараагүй бөгөөд гишүүн бүр жилийн дөрвөн улирлыг бэлэгдэн дуулсан тэдний замууд салж байгааг илтгэсэн юм. Still Life бол тэдний өнгөрсөн залуу нас, хавар, зун, намар, өвлийн түүхийг өгүүлсэн фэнүүдтэй барьсан үзүүлбэргүй хэрнээ хамгийн хүчирхэг баяртай гэсэн мэндчилгээ захидал байсан юм. Хөгжмийн шүүмжлэгчид үүнийг K-pop түүхэнд хамгийн яруу найраг шиг гүн гүнзгий эрэлт гэж нэрэлсэн байдаг. Үүний дараа гишүүд YG Entertainment-аас гарч тусдын зам руу хүйсэн юм. Top хамтлагаас гарснаа албан ёсоор зарлаж, өөрийн дарсны брэнд болон сансрын аяллын дээр мөн төсөлтөө анхаарлаа хандуулж байна. Taeyeon өөрийн шинэ агентлаг болох The Black Label-д орж Vibe болон Down to Earth цомгоороо амжилттай иргэн ирж, Daesung TV шоу болон дууны карьераа хөөж, харин хамтлагийн зүрх болсон G-Dragon өөрийн шинэ соло карьераа үргэлжлүүлж, дэлхийн загварын ертөнцийг манлайлсаар байна. Big Bang өнөөдөр магадгүй цугтаа тайзан дээр бүжиглэхгүй байж болно. Гэхдээ тэдний K-pop үлдээсэн өв хөгжмийн продюсинг хийх стандарт, тайзны чөлөөт соёл, загварын хувьсгал нь өнөөдрийн 4-5 дугаар үеийн айдолуудын ДНХ-д шигсэн байдаг. Тэд бол K-pop-ын түүхийг өөрөөсөө өмнөх ба дараах гэж хуваасан цор ганц их тэсвэлт байсан юм.